Сайн байцгаана уу? Амина байна. За тэгээд гашигнаас нь харж байгаачлан би сүү тавьсан. Амьдралынхаа бас тийм гоё шин хуудсыг нээсэнтэйгээ холбоотойгоор таядаж гисэн тэрний хатлаар гоё хуваалцъя гэж бодоод. За би бэлгүүн гээд хайртайгаа уулзраад тэгээд хамтдаа амьдраад хамтдаа үерхэд тэгээд би бинийгаа таньж мэдээд тэгээд ер нь бол ингээд сүү тавиад тэгээд дараа нь бэр гуулгасан. Хизээ надаас ингээд гэрлээ гэж асуух уу гэдэг нь би мэдээгүй байсан. Яг нь ер нь бол ингээд ойртож байгааг л мэдчихсэн. Би 24 оны шинэ жилээр аав ээжтэй шинэ жилийн бэлэг болгоод Япон руу явахд хийц бэлгэлсэн байхгүй юу? Японд их сургууль төгссөн. Тэгээд корона гарсан байсан болохоор онлайнаар төгсөөд тэгээд аав ээж хоёроо ерөөсөө сурч амьдарч исэн тэр одоо хоттой ерөөсөө аваач чадаагүй. Тэгээд манай аав хоёр хоёлоо ер нь бол Япон бас явж үзэж байгаагүй. Тэгээд манай аав хоёр бол ямар хүмүүс вэ гэхээр намайг л ингээл гоё юм үдээсээ юм сураасаа гэж боддог. Тэгээд яг бодоод үзэнгөө тэр хоёр ерөөсөө бараг сүүлийн 10 жил гадагшаа яваагүйсэн. Хамгийн ойрхон хятад ч юм уу явсан. Гэхдээ яг тийм гоё аялаж яваагүй нэлээд удцсан байсан. Тэгээд би шинэ жилээр тийм Япон руу явах билет бэлгэлсэн. За тэгээд аав ээжтэйгаа Токио руу шууд нислэгээр явж очиод эхний өдрөө бол буудлынхаа тэр аваар гоё амраад өнгөрүүлсэн. Тэгээд 2 дахь хоног нь болохоор Жена гээд Японд хамт амьдардаг байсан найз маань бид хэдийг ирж аваад тэгээд Фужи уул руу дагуулж явсан. Энэ өдрөөс азар айгүй гоё цэлмэг тэнгэртэй Фужи уул бас тод харагдчихсэн. Тэгээд ээж аав хоёрыгоо ингээд дагуулад явах нь надад үнэхээр гоёсон. Хэлэх юм байхгүй. За тэгээд би чинь ингээд амар догтлоод байгаа шүү дээ. Ингээл Япон явах гэж байгаа. Ингээл виз мэдсэндээ ороод ингээл явж байсан. Тэгээд тэр үед бэлгүүн ингээд хажууд бүр юу ч хэлэхгүйсэн. За бүр ингээд тусалж маслал виз мэд гараад ингээд Япон руу яваад тэгээд ааж хоёртойгоо би нэг 2 хонсон тэндээ. Японд явах хугацаанд бид нар зандаа орой алгаа ингээд 7-Eleven ороод зарим мармаг аваад тэрүүгээр алхаал ингээд явдаг байсан. 2 дахь оройн ингээд бэлгүүнтэй ингээд чатлсан чинь ерөөсөө ингээд хариу мөрөө байхгүй. Тэгээд ингээд 4-5 цаг ингээд офлайн байсан. Тэгээд би дотроо ингээд жоох ингээд ирж байгаа юм болоо гэж бодоод тэгэл би аваас асуусахгүй. Бэлгүүн ирсэн юм уу гэлтгс чаав. Ирсэн гадаа гэдгсэн. Тэгэхээр би завтаатлаа ирээд. Тэр хоёр ингээд за жоохон байж байгаагаад гарыг. Одоо гарыг гэл ингээд амар юм цагийн дагуу юм хийгээд байгаа юм шиг. За тэгээд бид 3 дэлгүүр орсон. Яг буудлынхаа эсрэг талын 7-Eleven ороод зарим мармаг аваад ингээл бичүүлэл зогсчихсэн чи ээж ханаас ингээл уцаараа ингээл яваад байна. Миний хаагар ингээл инээж минь ингээл тэгээ би бүр ингээд шагаал гайхаал тэгээ шууд өөдрөө ингээл харсан чинь бэлгүүн цэцэгтэй зогсчихсэн. Маргаантай туяавасаа. Арина. Фигүргээд ер нь бол ирнэ гэж ерөөсө бодоагүйсэн. Бэлгүүн бас өөрөө Японд төгссөн. Тэгээд явна гэж ярьж хахад ерөөсө хамт явъя маа гэж яриаггүй, юу ч ярихгүй ингээ яваад харна би заа гэж бодоод байсан чинь аав хоёртой яг үндэ яриад аав ээжд ер нь бол ингээ сүү тавих байгаа, би ингээ гуух байгаа гэж хэлээд тэгээд ер нь бол ирсэн байдлээ. За тэгтээ штэ хамгийн инээдтэй нь би Японд ирээд байж хат нь юу ч бодоогүй. Зүгээр л за ингээд хамт гоё аялж байгаа юм байна. Намайг ингээд гоё surprise хийж байгаа юм байна. Хамтдаа гоё аялгаал явж байгаа юм байна. Юу ч бодоогүй байхгүй юу тухай дээ. Би ингээд ерөөсөө тийм юм бодоогүй. Тэгтээ би амар нөгөө тухай дээ ингээд амар хамт зураг мөргө авахлахтай амар ингэж ингээд ахуулаадсан байхгүй юу. Өмнө нөгөө үерхээ гэж гоохтаа өгсөн бүгжийг нь ер нь бол банк зүдэг байсан. Тэгээд тэр бүгж мөгжийг ингэж харуулж бичлэг хийцэн. Тэгээл амт ингэж зураг мөргө авахлаад яваад байсан. Тэгэл яг үндэ юу ч бодоогүй. Тэгээ бүр хэдэн хоног юу ч болоогүй. Тэгээ зүгээр хамт аялал. Тэгээд надад ямар ч одоо сэжиг төрөөгүй гэх юм уу. Тэгээд бид нэр Токиогоос Беппу гэд миний амьдардаг байсан хот руу яваад За одоо цаашаа.
За одоо нааш юм. Одоо нааш юм. За би бинийгаа нэг үнс. Үнсээ үнс. Үнсээ харж Аавч хоёрын хүмүүжлээс гаднах дараагийн шатны хүмүүжлийг яг Японоос надад өгж исэн юм шиг санагддаг. Ягаад гэвэл би 17 настайдаа явж исэн. Тэгээ энэ аяллаа хамгийн гоё зүйлсүүдийн нэг нь мэдээж аавч хоёртоо сургуулаа харуулах байсан. Манай хичээлийн ширээн дээр сууж үзээд, номын сан барилгуудаар явж үзээд, кампусаар нь гоё яваал сургуулийн хоол идэж үзээл амар сонирхолтой байсан баг. Аавч хоёрынхоо хичээл зүтгэллийн үр дүнд л би бас энд сурсан шүү дээ. Тэгэхээр үнэхээр гоё байсан. Энэ миний ажиллаж исэн хотел байна. Тэгэл Бепу хотынхоо хөрхөн өөр гоё газруудаар аялаж үзээл. Зөндөө гоё аялаж явсан. Сургууль сурж байгаа монгол оюутнууд хоёулантай нуулзъя гинэ. Далайн ирэг дээр гоё сууя гэд тэгсэн байхгүй. Тэгэхээр би за гэл. Тэгээд яг сургууль дээр явж байхдаа яг нөгөө гуйх өдрөн заяа 4 сарын 4-нд би ингээд цүнхнээс нь сэнэглэгч хайж агаад тэгээд юм бөгжний хайрцаг болоод бөгжний хайрцаг биш бөгжний хайрцагных нь уут байсан. Асуусаахгүй. Чи надаас гуйж байгаа юм уу? Үгүй би гуйхгүй. Наа чин зүгээр нэг өөр нэг дэлгүүрийн ингээд уут нэг юм авсан чин зүгээр ийм уут өгсөн байлээ. Үгүй гэл амир тэгэл ингэсэн. Тэгэхээр би за гэл. Анука гээд үеэл бит хоёр амир татна. Тэгээд тэр үеэлдээ ер нь бол ярьсан байх магадaltaй. Угаасаа ярьсан байлээ. Тэгээд би Анука руу бичээд надаас гуйх ч юм уу юу гэлтгсэн чинь. Үгүй чамаас гуйхгүй чи гуйна гэж бодоод битээ гараараа чи дараа нь ингээд гуйна гэж бодонгуудаа гарсан чинь гуйхгүй уйл чи уйлж муулаад бөө юм бол битээ тэгж бод. Ерөөсөө чамаас гуйхгүй гэл. Тэгэл би заац гэл бодсон. Аавч бид гурав ингээл буудалтай ясан чинь бэлгөө би нэг хүнтэй уулзаад ирээ гэл ингээл гарч маргаал. Тэгэл жоохон байж байгаа л. За одоо нөгөөд чинь цоглорж гинэ хойлоо явъя гэл намайг дагуулаа гарсан. Тэгэл бит хоёр ингээл яваал тэгээд би ингээ бичлэг хийгээ явуулахгүй. Пропоз хийж байгаа хүний сэтгэл ямар байна гэж өгөөл өөрлөнд ингэж харуулж тэгэл цаанаасаа л ингээл ер нь бол мэдээд байсан. Гэхдээ бас ингээ үеийнхаа хэлснээр тийм хүлээлт тавихгүйгээр ингээд явахыг хичээсэн. Сандарч байгаа зэрэг. явж байгаа. Далайн ирэг дээр атсан чинь Жак гэдэг охин манай сургуулийн охин байдаг байхгүй юу. Тэгээд тэр охин тэрүүгээр ингээл намайг харсан. Гэснээр гүүгээр авчдээ. Тэгэхээр нь би за одоо ер нь гойх байгаа юм байна гэл дотор бодогдож эхлэв. Гой өдөр гуйсан. Бэлгүүн ингээд баг 3-4 минут юм ярьсан. Ер нь бол бүх юмаа л ярьсан. Тэдэн оны тэдэн сард хараад анх ингэж одоо дурлж исэн. Тэгээд ингээл зөндөө юм яриад амар их юм яриад. Одоо бэлгүүн өөрөө юу ярьснаа сандаггүй. Би бас юу сонссноо ч сандаггүй. Гэхдээ ямар ч гэсэн сонсоол би бүр амар уйлал байсан. Амар уйлмар санагдаад уйлал ингээл амар баярлалаа догтлоо. Яг миний хүссэн шиг одоо пропозал байсан. Тэгэл амар гоё юм билээ. Угаасаа эмэгтэй хүн болгоно тэгж гуйлахыг хүсдэг байх. Тэгээ би ч гэсэн тэгж гуйлахыг хүсдэг байсан. Би сүүлийн нэг жил хийсэн бичлэгнүүдийнхаа комментуудыг уншсан чинь чи ингээл морьдаг, чи ингээл байхгүй болдог гэх хүрхий дандаа тийм комментууд байсан. Тэгээд би бас амьдралынхаа гоё том үйл явдлыг бас хуваалцаагүй явж исэн. Тэгээ одоо жинхнээсээ бичлэг хийнэ. Яагаад гэвэл би ажилласаа гарцсан. Тэгээд айгуу завгүй ингээд ажил хийж байгаа яаж байгаа үнэхээр бичлэг хийж амжихгүй яваад байсан. Ер нь бол сүүлийн хэдэн жил ажил дээр ингээд хичнээн гоё ясан ч би дотроо ингээд бичлэгээ хийгээд л амар хүсээд байдаг гэсэхгүй. Ингээд миний амар гоё туртаа зүг учраас тэгээ одоо ингээд ажилласаа гараад төр амарч байгаа болохоор би ингээд уцаад гоё сэргээгээд зөндөө гоё бичлэгнүүд хийнэ. Тэгээд зөндөө ингэж хэлжсэн болохоор одоо ч хутлаа санагдаж байгаа хта. Тэгээд
дахиж нэг тэгэж хэлхээс ч санаа зовж ин гэхдээ би жигнэсээ хийнэ тэгээд хэлхээс илүү үйлдэлээрээ харуулнаа. Нэг иймэрхүү юм болсон шүү. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Тэгээд 24 оны 10 сарын 10-нд бэр гуйлгасан.